За сайн бацгаана уу. Өдрийн мэндэ. За Тэнгэр аппликейшн гэж хийгээд юунд хүрэхийг зорж байгаа талаар та бүхэндээ бас бодол саналаа хуваалцах хичээлээ. Нэгдүгээрт өнгөрсөн хугацааны үр дүнг ингээд харах дээр бүх хүнд боломж байна. Бүх хүнд эрдэм мэдлэг байна. Тэр эрдэм мэдлэгийг нэг платформ дээр уяад тэгэд нийт Монгол түмнээс ирэх ямар боломж байна гэдэг талаас нь эрэлхийлсэн юм. Facebook дээр тавих дээр нөгөө ингээд урсч алга болчоод тэгээд нөгөө Facebook-ийн улс төр болон бусад хэрүүлүүдэн живж авч болох болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энүүнийг сонсож байгаа хүндээ хэрэгтэй багш нартаа ашигтай энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага өөрөө үйл ажиллагаагаа доголдуулахгүй авч явах юм 3 асуудлыг энэ аппликейшнаар дамжуул шийдэх хичээсэн. За мэдээж одоо юу гэдэг те энэ тэнгэр үзлэгч байдаг юм өвгдийн үрдэм ухааныг насаараа судалсан маш олон хүмүүсийн судалсан эрдэм мэдлэгийг өөрсдөд нь орлого болгож оруулах хэрэгтэй байна. Тэгхийн бол тэр орлогодоо урамшаад тухайн хүмүүс улам цаашаа одоо сурсан мэдснээ улам чанаржуулах, за хийж байгаа үйлдэж байгаа хичээл зааж байгаа ном, эрдэм ном гэх юм улам хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө өөр юм санаа зовхгүйгээр, мөнгө санаа зовхгүйгээр ажиллаж чадах тэр боломжийг бий болгох хэрэгтэй. За энэ оршихуйдаар ингээд харах дээр одоо тэнгэр үзлийг судалсан, за өөрсдийнхөө эрдэм мэдлэгийг хуваалцах бололцоотой 4-500 за онгодуудыг оруулах хэдэн мянган тийм боломжууд байна. Энэ боломж болгон өөрийнхөө зөвхөн тухайн нэг 5-10 хүн хүрээлэлд дэлгэгдчихэд олон даяараа бүх нийтийгээ сэрэх соён гэрүүлэх талаар том хүч давлгаа болж ажиллаж чадахгүй байгаа тийм байдлаар зарагдаж байна. За яг хөө Facebook дээр идэвхтэй байдаг хэдэн хүн нь бол өөрийнхөө Facebook-аар нэг тийм сурталчилгаа яагаа сургалт хийгээл ингээл зүдрээл ядраал маркетингаа эрхэн яаж өгөх вэ, сургалтаа эрхэн яаж өгөх вэ, мөнгөө яах вэ, амьдралаа яаж тэтгэх вэ гэд түмэн проблем донд тэд нар ингээд маань ингээд тгсэрж дэлгэрч гарч ирч чадахгүй. Тэрхэндээ л ингээд нэг тийм хийргээд байгаа талаар зарагдаж байна. За нөгөө сонсгож байгаа суралцж байгаа хүмүүс мань олон хүмүүсийг тойр суралцаж сонсож байгаа боловч зардал мөнгөний тал дээр бас нэлээд асуудал байна. За энүүнийг нэг дороос нь бөөнөр нь бүр энгийн хүмүүсийн хүрээл рүү одоо нэвтрүүлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэ талаар огт сонсоогүй, ойлгоогүй, одоо юу гэдэг нь энэ тухай мэдээлэлд автаагүй, за нэг тийм тэнгэрийн үзлийг ярихдаа нэг тийм арай өөр сөрөг утгаар боддог тэр хүмүүсийн хүрээл рүү хэрхэн яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаараас бодолцох хэрэгтэй болж урж байгаа. За нөгөө талдаа, нэг талдаа. За 3 дахь өнцг нь юу гэхээр энэ ажлыг сүүлийн 2-3 жилийн хугацаанд хийхэд энэ өөрөө асар их зардал мөнгө шаарддаг, асар их цаг зав шаарддаг тийм ажил л дээ. Тэгээ энүүнийг хийхдээ нөгөө нэг одоо бүх амьдралаа хаяад хийхдээ одоо бас хов хүний хувьд нөгөө эдийн засгийн хувьд бас хүнд байдалд орох ч байдаг юм уу. Дараагийн нөгөө том хүч чадал, том давлгааг одоо юу гэдэг нь маш олон мэд чадвартай хүмүүсийн хүч чадал төр контентын хувьд одоо IT-ийн салбарын хүмүүсийн хувьд контент одоо үйлдвэрлэгчдийн хувьд татаж оролцуулахад бидний санхүүгийн чадамж хөрөхөөр бол нэг тийм утасны лайв төдий ингээд нэг иймэрхүү байдал байгаа нь өөрөө энэ салбарын сэрэлтэд одоо юу гэдэг нь хөгжилтөнд бас сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. Энэ бүх юмыг шийдэх гэж байна. Шийдэхин тулд яаж шийдэх юм бэ гэдэгт энэ тэнгэр гэдэг аппликейшн хийсэн. Дээр нэмээд тухайн хүмүүстэй бүх хүмүүст зэрэг боломж олгодог нэг орчин үеийн бизнесийн хож гэдэг зарчмыг нэвтрүүлэх ямар боломж байна гэдэг үүднээс тэнгэр аппликейшн гэсэн. Энэ аппликейшнд цаашдаа яах вэ гэдэгт энэ чиглэлээр сурсан, мэдсэн, сонссон, дуулсан одоо гэдэг нь шинжлэх ухааны талаас нь судалсан, далд ертөнцийн талаас нь судалсан, түүх, философи, соёл талаас нь судалсан бүх эрдэм мэдлэг, оюун санаандыг энэ тэнгэр аппликейшн дээр бүгдийг бөөнүүлэх тийм одоо ажлыг ингээд энэ зунаас маш эрчимтэй одоо явж гин цаашаа энэ үйл ажиллагааг улам өрчмжүүлэх тийм төлөвлөгөө байгаа нэг дэх төлөвлөгөө. Хоёр дахь нь аппликейшнийг татахад 55 мянган төгрөг татчих жаа. Харцангуй одоо юу гэдэг те баг тооч юм шиг нэг талдаа 55 мянган төгрөгийг татах дээр яах вэ гэдэг тэр улирал тутамдаа бидний хүчин чадлаа тооцоолоод үзэх тэр улирал тутамд 300-аас 500 контентыг оруулах бололцоо тэр аппликейшн руу байна. Ёс заншил талаас, эрдэм мэдлэг талаас, боловсрол талаас, хувь хүний хөгжил талаас, чадамжийг дайшлуулах талаас 300-500 контентыг бэлтгэж оруулна гэдэг бол өөрөө юу гэдэг нь нэг контентыг 100 төгрөгөөр биш 100 төгрөгөөр үзэх боломж байхгүй. Нэг контентэнд өөрөө 100 төгрөг зарцуулна гэдэг чинь бол өөрөө маш боломжийн юу гэдэг нь харьцангуй бага тоо гэсэн тийм санал. 100 төгрөгөөр үзэх боломж. Энэ өөрөө юу гэдэг хов хүнтэй өгч байгаа боломж юм. Дараа нь өгтөр энэ одоо тодорхой тооны хүмүүс татаад яачих юм бол эргээрээ буцаад контентоо бэлтгэхэд зориулж байгаа зардал. Дээр нэмээд одоо багш нарт
бас тодорхой хэмжээний урамшуулал, цалин бодох хэрэгтэй болж урж байгаа. Тэгээд юу гэдэг те энэ үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа тэр менежментийн баг болон одоо юу гэдэг те нөгөө IT-ийн баг эдийн контентын багуудынхны үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж нь эндээсээ гараад ирнэ гэдэг чинь өөрөө цаашдаа үзэгч өөрөө өгтөр илүү их сайн контентыг, илүү их чанартай контентыг тогтмол үзэх болцоотой болцоог бий болгох. Багш нар илүү дараагийн сайн контентыг үйлдвэрлэх, одоо өөрийгөө хөгжүүлэх, илүү их сайн хичээл ном дээр анхаарах боломжийг бий болгох. За цаашдаа яг 21 аймаг 9 дүүргүүдээр тодорхой одоо аппликейшнийг татуулах ажлыг, сурталчлах ажлыг зохион байгуулах, багуудыг бүлтгэх ажлууд үндсэндээ хангалттай дурж. Тэгэд бидний зүгээс бэлэг 1 гэдэг нь юу юм бэ гэхээр бэлэг 1 юу гэхээр энэ 55 мянган төгрөгийн дөрөв манай компани хувьцаанаас эзэмших боломжийг олгож байгаа. Нэг хувьцаа 1000 төгрөг 55 ширхэг хувьцааг эзэмших боломжийг бий болгох. Энэ өөр юу гэхээр хэдий ч нэгээр одоо аппликейшн үзэхэд аппликейшн татаж авахд зориулж байгаа төлбөр мэт боловч өөрт нь буцаад энэ орлого болж орж ирэх, ногдол ашиг болж орж ирэх нийт одоо энэ үйлдэлийг дэмжих тэр боломж гэдэг тийм олон талын талдаа бүгдөө нийлээд хамтдаа энийг нэг тийм хождог, хамтдаа хөгждөг, хамтдаа хүчрхэгждэг тэр системийг бий болгох ажлыг өнөөдрөөс ингээд маш хүчтэйгээр ажилуулж эхэлж байгаа гэдгээл та бүхэндээ дуулгаж байгаа шүү. За аппликейшнаа яаж татах юм бэ гэд дахин хүмүүсээс аваад болж байна гэд аппликейшнийг бол нэлээд тийм энгийн ямар ч хүн үзчих боломжоор тийм энгийн хийсэн байгаа. Манай төрүүчийн хүмүүс бол татцсан хүмүүс бол үзээд бол бас нэлээд тийм амархан юм байна болж байна гэдэг талаас бас нэлээд ярьж ил. Энэ юу гэхээр Play Store, App Store дээр кириллээр тэнгэр гэж бичээл хайхтал тэнгэрийн сургууль гэсэн аппликейшн гараад байна. Тэгэл тэрийг татаад ингээд явхад болцоо. QR code, Q-Fire уншуулаад 55 мянган төгрөг төлчихнэ. Эсвэл одоо юу гэдэг те дансыг авч яагаад мөнгө шилжүүлээд компани данс руу хийчих болох. Ийм хялбар зүйлээр хэдүүлээ энэ Монгол даяараа нийт одоо юу гэдэг те монголчуудаа сэрэх, ухааруулах, соён гэрүүлэх ажлыг ер нь хамтдаа хийх гэсэн. Бүх хүмүүсийн оролцоог л татан оролцуулах боломжийг л эрэлхийлээд байгаа шүү. Татцсан хүмүүс маань цаашдаа ядаж нэг хажуудлын нэг хүндээ, хоёр хүндээ, гурван хүнд ч юм уу, эргэн тойрны 2 3 хүндээ энийг нэг татуулаа. За энийг нэг үзчихье да. Миний найз гэдэг юм уу нэ одоо юу гэдэг хамтран зүтгэгч гэдэг юм уу гэр бүлийн хүмүүст ингэж үзүүлчих боломж бий бол бүх хүний оролцоог л энэ дээр хангахыг зорж байгаа. Тэгэхээр бүгдэд ашигтай байх тэр боломжийг л хамтдаа хий, хамтдаа эрэлхийлье, хамтдаа үйлдэй гэж уриалж байна. Баярлалаа.